Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн дэлхий данстай хаадын нэг бол эзэн богд Чингис хааны аж хүү Хувилais эзэн хаан. Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний дөрвөн улсын хамгийн том газар нутагтай 100 гаруй жил оршин тогтносон хүчирхэг улсыг байгуулан тохируулсан Монгол хаан Хувилай гэж чухам хэн байсан. Яагаад түүнийг Монголын эзэнт гүрний дэлхийн дайтай хүчирхэг болгосон гэж дэлхийн эрдэмтэд түүхчид дүгндэг тухай энэ удаа бид үзүүлэхээр бэлтгэлээ. Тэгэхээр Хувилай хаан бол Монгол нутагт төрсөн тийм ээ? Тий. 1215 онд. Хувилай хааны төрсөн он цаг тодорхой байна уу? Тодорхой. Юан шиг буюу Юан улсын содор гэж манайхан орцуулдаг. Тодорхой. 1215 он өөрөөр хэлбэл өвгөөч Чингис хаан Бээжин хот буюу хожмын дайдаг одоо Бээжин хотыг Алтан улсын зүүндүү эдэлж байх үед одоо Хувилай хаан. Тэгээ яг төрсэн газар нь хаагаад гэдэг нь тодорхой сорволж юм мэдээ байхгүй. Ерөнхийдөө нэг хар хавчаа төрсэн гэж түүхчид үздэг. Одоо тухайн үед одоо арга бэлгийн тоолоор нь бол 1215 оны 8 сарын 18 гэж байгаа юм. Энийг аргажуу шилжүүлээд бол хүмүүс бол 9 сарын 23 гэдэг одоо судлаачид бол тогтооцсон байна. Хувилais эзэн хаан болбоос төрлөх мэргэн шудраг бас ч тэр цагийн дорн дахны эрдэм боловсролыг маш ихээр сурч судалсан хүн тул Монгол анхаад орноо инх тайван байдлыг тогтоож улс иргэний хэргийг эрдэм соёлоор жолоодон удирдах олон зүйл засаглал хууль дүрм ёслол журмыг шийдсэн тогтоож үнэхээр дорнд өрдөмн гараагүй гайхамшигт явдлуудыг бүтээж байгуулсан чухал түүхэн хүн мөн байсан гэж амар түүхч Монголын түүх номондоо тэмдэглэжээ. Хувилай хаан бол Чингис эзэн хааны их Монгол улсын төрийн зохион байгуулалт засаг захиргааны системийг өргөжлүүлсэн тийм ээ. Энэ одоо ямар системээр ямар одоо засаг захиргааны байгуулж хууль эрх зүйн орчинг бүрдүүлж ажилласан бай гэдгийг Минжин доктор. Бид нар өнөөдрийн ярьж байгаа тэр одоо юу гэдэг ардчлалын энэ гурван одоо шүүх засаглал гүйцэтгэх засаглал хууль тогтоох тэрний анхдагч элементүүд бол бүгдээрээ их Монгол улсад байжээ гэж хэлэх гээд байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоох нь бол хуралтай байсан бол заргачийн системийн шүүх засаглал нөгөө хишигтэн нь одоо гүйцэтгэх засаглал. Гэтэл яг энэ систем өргөжөөд ингээд за өгөөдөн үед яваад, гүйгийн үед яваад тэгээд мөн Хувилай гэд ирэхэд энэ бол илүү өргөн дэлгэр болсон. 1264 онд дүү Ариг бөхийг ялснаар Хувилай хаан Юан улсыг бий болгох үндэс хүрээ тавьж 1271 онд албан ёсоор улсаа байгуулсан гэж үздэг. Ингэснээр Хувилай бүх ядад хүмүүсийг эдлэн суух анхны Монгол хаан боллоо. Нэгэнт төр улс нь хүчрхэгжиж тухай үеийн тооллогоор 70 сая хүн амтай том улс болсон тул хуулиар засаглан зангидах шаардлагатай болжээ. Бүх хуулиудын тэргуунд Монголын их засаг хууль, түүний дор хангуудын хууль, түүний дор дагаар орсон улсуудын хууль гэсэн эрэмб Юанийн төрд хатуу үйлжилж байлаа. Монголын эзэнт гүрний дэлхийн судлаачид бичсэн. Эзэнт гүрний хамгийн удаан оршин тогтносон нууц бол тухайн эзэлсэн ард түмний амьдралын хэв маягийг өөрчлөөг. Үзэл санааны үнэт зүйлийг өөрчлөөг. Тий. Тийм ээ? Тий. Шашин шүтлэг гэсэн ч юм уу одоо өөрийнх нь үнэт зүйлийг өндөг. Гуравт нь бол тухайн ард түмний өөрийнхөө оршин тогтнож байсан газар нутгаас газар нутаг эдийн засгаас нь салгаагүй. Тий. Одоо жишээл тариачин хүчээр адуучин болгоогүй байхгүй. Харин тий. Тэгэхээр энэ бол тэднэрт бараг төвөггүй байсан юм шиг байна. Мөн их Юан улсын төр сэргийн удирдлага зохион байгуулалтыг задлан дурдвал 1. Дотоод бичгийн яам. Үүнд дээд түшмэлийн зөвлөл, төв штабын холбоо, түшмэлийн сангийн, цэргийн, ёслолын, шүүхийн, үйлдвэрийн зэрэг яамдууд багтана. 2. Нууц бичгийн яам. 3. Дэвшүүлэх бууруулах ямыг шинжилэн байгуулж, улс гүрний харьяат нийт хүн ам гэсэн 4 хэсэгт хуваан захирснаас гадна төр шашны 2 ёсны онолыг анх удаа нэвтрүүлсэн нь одоо ч дэлхийд гайхагцсаар байна. Чин хамгийн их мандсан болоод хамгийн их газар нутгийг эзэлсэн нь Хувилай хааны үе мөн гэж Юан улсын дэлгэрэнгүй сударт өгүүлжээ. Сударт Юан улс бол бос Шамму буюу арга газраас мандаад
Сиюм буюу баруун зүгийн олон улсуудын газрыг хамтдах, баруун Ся улсыг төвшөтгөөд, Ньюижи буюу Алтан улсыг сөрөөж, Гаоли буюу Солонгос улсыг төшмөл болгож, өмнө газар буюу өмнө Нанхаатыг тогтоогоод түүнээс хөхмөрөнгийн өмнө буусан тул дэлхий дахин нэгэн болжээ. Юан улс мэд их газрыг нэгтгэсэн нь урд хойно цагт гарсангүй гагцхүү ховлээ сэцэн хааны үед цөмийг нэгтгээд ойр орчимд довтлох улсгүй улс гэрийг жаргуулan 100 илүү ом болжээ хэмээн Юан улсын сударт тэмдэглэжээ. Их Юан улсын хаант төрийн тусгаар тогтнол бүрийн эрхийг зүй ёсоор хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Хувилай хаан цэргийн хэргийн шинжилгээний бодлогод онцгой анхаарал хандуулснаар эзэнт хүрний хэмжээнд олон талын чадвартай мэрэгжлийн цэргийг сайтар бэлтгэснээр дэлхий дахины цэргийн урлагийн түүхнээ үнэтэй хувь нэмэр оруулсан гэж судлаачид үздэг. Доктор профессор Шагдрын тодорхойлсноор их Юан улсын цэрэг нь 1-дүгээрт дотоод буюу дарангуй хишигтний цэрэг, 2-т хилийн цэрэг, 3-т хуурай замын буюу морьт явган заантын цэрэг, мэрэгжлийн урчуудын их бууны цэрэг, 4-т усч цэрэг буюу усан цэргийн флот цэрэг тус бүрдүүлж байжээ. 1265-аас 1268 онд Хувилай хааны 70,000 хүнтэй усан флот, 1272 онд усч цэргийн нийтийн даргын яамыг анхлан байгуулсан дотор 1273 онд 6 түмэн усч цэргийг сурган бэлтгэж 2000 онгоц үйлдвэрлэн ашиглаж байлаа. Мөн 1274, 1275, 1281 онд Япон улсын эсрэг 3 та аялан дайцны дотор 1281 онд 4400 зав онгоц 140,000 их цэргийн хүчээр довтлсон өнөөч Монголын төдийгүй дэлхий дахины цэрэг дайрын түүхнээ хамгийн их анхаарал татаж гайхалтрүүлсэн хэвээр байна. Хувилай хаан Павгламыг эзэнт хүрний шашны тэргүүн буюу улсын багшаар томилжээ. Энэ цаана монголчуудыг күнзийн сурталд шууд уусгаас сэргийлсэн байна. Мөн Монгол хэл аялгуун зохиолдуулан үндэсний тусгай дөрвөлжин үсгийг Павгламаар зохиолгож, улс нийтээр хэрэглүүлэн, улсын сургуулийн танхимд монгол хөвгүүдийг олноор сургаж байжээ. Хувилай хааны зуны ордон Шанду. Юан гүрний хаадын зуны нийслэл Шанду хот нь Өвөр Монголын өөртөө засах орны Шилэн гол аймгийн нутаг Лунган уулын бэлд Шанд голын хөвөнд оршдог. Шанду хотыг 1256-аас 1259 оны хооронд Хувилай хаан анх байгуулж Кайпин гэж нэрлэжээ. Дараа нь 1263 онд Шанду хотыг дээд нийслэл гэж зарлалаа. Хувилайгаас эхлээд Тогоон Төмөр хаан хүртэл Юан хаад үлджээ. Өнөөгийн ойлголтоор Хувилай хааныг зарим хүмүүс Монголын эзэнт хүрний нийслэлийг Хятадын нутаг дэвсгэрт байгуулсан гэлзэдэг. Хувилай цэцэн хаан Нанхад зэрэг орныг бүр мөсөн нэгтгэж эзэлсэн даруй улсын цолыг их Монгол буюу их Юан улс хэмээн нэрийдсэн бөгөөд бас ч Нанхад орныг захирж удирдахад ойр дөхмийг бодож тухайн үед нүүдлийн хот байсан өдгөөгийн Бээжин хотыг байгуулж тэнд нийслэлсэн гэж амар түүхч Монголын түүх номонд дурдсан. Гэвч өнөөдрийнх бус 800 жилийн өмнөх их Монгол улсын газар нутгийн хил хязгаар бол өмнөд сүм улс бүхэл Аз төв бүхэлд дээрээс нь Европын ихэнх газар нутгийг эрхшээж байсан гэх мэт олон зүйлийг багтаасан томоохон ойлголт өгөх нэр байж ч магадгүй. Үндсэндээ Хятадын өргөн удам газар нутгийг өмнөд Умард гэж заагалдаг бол Юан гүрний нийслэл байрлаж байсан Бээжин хот Хятадын нийт нутгийг бүхэлд нь хараачлан захирах стратегийн чухал байршил байжээ.